хадраг одоо Хонгол дотор байдаг нуур яг одоо явганаар очоод доод талд нэг очоод ирэхэд бол юутэй үзэсгэлэнтэй. За Монголын их авраг уул хангаан нуруу гэдэг 600 км зүүн урагшаа сунар тогтсон нуруудын дотор хамгийн өндөр одоо тастайгаа одоо үлдсэн хуучин олон оргил тастай байж одоо бол Отхон тэнгэр хайрханд одоо тастай үлдсэн. За ингэхээр хэрвээ та бүхэнд одоо уул уцаан төсөв байгаа бол ямар нэг дахиад шүтэн илтгэн байдаг бол за үнэт зүйлсээ дээддэг бол Монгол төмнөө гэж боддог бол за ер нь байгаад дуртай бол та одоо жинхэнэ өргөл захих, бишргүүл захих цаг мөч ирж байна гэж ингэж бодож байна. Бид болхон андууныг ямар сайхнаар харсан бэлээ. За хатан одоо далай ээжигээ ямар сайхнаар харсан бэлээ. Отхон тэнгэрийг ямар гоёор харж байна уу гэдгийг одоо бид мэдэх тийм одоо гайхалтай мөч юм аа. Отхон тэнгэр маань урдаасаа ийм мөлхөр тастай ард тантаа ийм асгархаг ийм хурц ийм одоо догшин ийм дөрвтэй уул ардлуугаа бол хурц хэрмэгтэй хон одоо уусууд энийг яг одоо энэ бараг гар сонгоход хүрэн энэ ойрхоноос ингэж харна гэдэг бол миний хувьд бол их гайхалтай санагдаж байна. Та бүхэнд мэдээж гайхалтай санагдаж байгаа. Наашаага нуруундаа хурц хэрмэгтэй хинэн салаалсан том өндөр зохионууд байдаг юм байна. За их хадрахаг өндөртэй энэ ард талаасаа бол улам их хурц хүчтэй одоо тийм уулсын одоо хэсгүүчтэй ийм тогтцтой юм байна. За бид үүнд тааж байгаа. За цаана талаас нь харах юм бол их зөөлөнтэй цас малгайлсан одоо бөмбөрдөө харагдана. Араас нь харахад одоо ингээд бид нар яг энэ бөмбөрдөө одоогийн харагдж байгаа юмыг хардаг. Гэтэл баруун зүүн талынх нь чин хажуугаас маш хурц зэрэгтэй харагдгийг сайн бид харлаа. За үнэхээр одоо гайхалтай хэдийг жаахан манантай үйлдэл байгаа боловч энэ ямар их хурц зэрэгтэй хүчрхэг одоо ийм одоо байгаль вэ гэдгийг одоо бид дэрдээс ингэж харж байгаа. Үнэхээр аз жаргалтай юм аа. Их доктортай сайхан харж байна. За энэ ард талын хүн хамуудаас бол их хавар за юудын одоо үдчих гэсэн маш их ус буудаг. Тэгээд энэ олон тэнгэр хангаан рууны үеийн том голуудыг одоо үзэж болтой гол буйнтэй гол гэж том голуудыг дижээдэг. Энэ их ус бий болдог. Тэгэхээр энэ олон тэнгэрийн цаас энэ их бий болов ерөөсөө цэгэр усны нөөц дижээдэг нэг хэсэг юм а гэж хэлдэг. За ингээд дуур доошоо нөгөө олон тэнгэр ууч бүр тэр дээр одоо харагдаж байна. Тэгэхээр баруун талын өдөршин маань бол сайхан харж байгаа байх гэж бодож байгаа. За ингээд үндсэндээ бид нэр Отхон тэнгэр уулыг яг иргэн тойрон нар зөв тэгээд тэр их сүрлэг тогтцтой байдал ар өвөр бүх талаас нь ингээд нэг сайхан тухтай харах одоо боломж харсандаа маш баяртай байна. За ингээд яахан өвөж яахан доошлоод байгаа учраас эргээд одоо энэ багийнх маань шийдвэр гаргах байх. Төлөвлөснөр бол бид нэр 8-ын тоо эргэж 2 жигүүрээр хоёуланд одоо Отхон тэнгэр айхныг 4000 м өндрийн жишгээс сайхан харуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өвөлний байдал айгуу байх юм бол саяын гайхамшигтай одоо хардаг шиг зүүн талынханд бас нэгэн гайхамшигтай төлөвлөгөө төлмөө.